Зарим бүр ингээд голомжинд таарчаад муугараад байгаа байхгүй юу. Би өнөөдөр тэнд таарлаа. Бүр очиод мараа зохиод аммаар санагдлаа маань. Надад бол танай алдрыг ална гэсэн чат бол маш их ирсэн. Өөртөө хөлдөж өглөө жүжигчнээ ингэж толт юм мос тийм байгаад би чинь. Би одоо яац амьдрал дээр би тийм балаагаа биш. Тийм үстэй хилээч дээ чи. 니가 자기 보스다. 개새끼가 진짜. 눈 깔아. Босс, уран сайхны кино 10 дугаар сарын 24-ноос эхлэн кино театруудын дэлгэцнэ. За сайн байцгаана уу? Надад ирээгүй хайр олон ангид киноныхаа уран бүтээлчдийг Cheers Content-то уран оролцуулж байна. Надтай хамт хөтлөхөөр жүжигчин Дүлгэн Шүр ирсэн байна. Чи биш юм уу? Бас хөдлөгч. Яа, зочин хөтлөгч. За тэгээ бид контентоо Гантик вилла хотхны Гантик лаунжаас хүргэж байна. Юу гоо одоо баяр үргийх үү? Урд уртаа барьчих яах вэ одоо? За манай контент чи бас юм чөлөөтэй сайхан ярилцлагын одоо нэвтрүүлэг. Нэвтрүүлэг зочин хөтлөгчөөр Дүлгэн миний бэй. Чи өөрөө чөлөөтэй байгаа шүү дээ. За нэг сайхан уулзсных бид тэр чинь нөгөө банкетнаас хоошоо. За чи нээлтнээс хойшоо. Нээлтнээс хоошоо ерөөсөө бас уулзаагүй. Хуучнаад урсцгаа юм байна. Wi-Fi. Вай, ёо. За манай одоо зүүн жигүүрээс Чи зүгээр чөлөөтэй л байл та. ямар хэцүү бололтой. Би энд ажиллаа хийж штэ манайхаа. За зүүн жигүүрээс надтай тулахаар одоо алдрын дүрд буюу Шээ. Одоо хүүшээ яагаад юм бэ? Согтсон бэ. за байж идэв манайхаа. За болтогийн дүрд хэр өгж байгаа юм бэ? нөгөө дандаа манай нөгөө уран бүтээлчд агч нар байгаа болохоор ингээд намайг бас их чөлөөтэй байх шиг байна. Үзэгчтэй ойлгоорой. Нэг амьсгаа авчих юм уу? Ямар хэцүү бололтой манайхаа. За алдрагийн дүрд манай жүжигч. Баруун чигүүрээс гэж юм байна шүү. Болтогийн дүрд манай жүжигчин Төмөр хуйг ах маань. Бүжингийн дүрд манай наран хажид ихч маань байна. Нараа ижид гоо маань вэ баг. За манай туяагийн дүрд одоо номин гоо ихч маань байна. Хонгорогийн дүрд Минжи ихч маань, жүжигчин Минжи ихч маань ирсэн байна. За алдрагийн дүрд Төршин төгс ах маань ирсэн байна. Би чи бүгдний дүү юм биш үү те? За одоо үзэгчдийн одоо дунд манай киноны талаар нэлээдгүй их одоо шүүмжлэл те зарим нь бүр ангиа бөөнд нь оруулаач ээ. Одоо манай алдар чи одоо яасан муухай залуу вэ те? Бүжин чи яасан өрөвдмөр амтан бэ гээл те? Хонгорог яасан муухай найз вэ гэдэг ч юм уу маш олон кинон дундаа хүмүүс орцсон байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Гэл муулаад яг дүрээр нь хүлээж аваад тэрний тухайд манай гол дүрийн жүжигчин Бүжин ерөн сэтгэлдлүүдийг уншиж нөгөө хүмүүсийн хандлага хэр байна. Одоо кино маань бас гүйцэд гарч дуусаагүй байгаа шүү дээ. Гэхдээ яг тэгэл хүмүүс бол янз янзын сэтгэлдтэй л хэлээ л дээ. Сайн ч үлээ, муу ч үлээ. Тэгэд яг та үзэж байгаа хүмүүс л тэгж хүрэн зарим нь болохоор хизээ юм амьдралтай ийм хүүхэн байдаг байсан. Амьдрал дээр ийм хүн байдаггүй арайчтэй марайчтэй гэсэн комментиг бол би их уншсан. Гэхдээ яг жинкнээсээ бас ийм амьдрал тохиолдсон, ийм амьдрал туулаад үзсэн хүмүүс нь бол тэр киног яг ингээд чимээгүй л яг үзээд нэрэл ийм амьдрал байдаг да гэл үзээ сууж байгаа гэж бодож байгаа. Гэтэ ер нь бол эмэгтэй хүн чинь нэг ингээд дурлцгаараа нэг эрэгтэй хүнийг бол мэдхгүй л дээ чухамхүү. Чухамхүү. Хоёр маань яадаг юм байгаа. Ер нь эмэгтэй хүн дурлахаараа нэг тийм солиорчдаг шүү дээ. Тэнийг болчих. Галзуу юм шиг ингээд бүх юм нэг бол ингээд амар хит ингээд жаргалтай удаад инээгээл те. Нэг бол тэнийг юм шиг амар уйлж аймараад ч юм уу те. Яг л нэг юм хоёр төлтэй хүн шиг эмэгтэй хүн дурлахаараа тийм байдаг шүү. Тэрийг бол бүжингийн яг дүр гаргаж ирсэн бол тэгэнгүүт хүмүүс болохоор тэгээд байгаа юм шиг анзаардаг байхгүй. Яач тэнийг хүн байсан очоод хэлнэ штэ. Ямар тэнийг
ер нь амьдрал дээр бас эмэгтэй хүн цагаад л бас тэнэг штий. Яаж Чи солиорлоод дурлцсан хүн яаж л хоёр төрлийн зан гаргах юм чинь гэж бод чи за мэдгүй нэг Алтурт яаж вэ? Хүмүүс ингээд яг ингээ гадуур явангууд нь таньж байна. Жихнээсээ ингээ дүрээр нь хүлээж аваад тиймэрхүү юм болсон уу? Дүрээр нь хүлээж авч ийлээ. Яаж вэ? Чи өстө хогийн залуу бүчин дээр очиаж өгсөн үлийгээ гэтэр грамаа явчтыг хөнгөт чинь чинийх штэ нэтэр гэж баахал юм. Тийм үү? Бүр яг ингээ жихнээсээ ингээ Бүр яг орцсон байгаа юм чинь. Зарим бүр ингээд голомжинд таарчаад ингээд нэг баг зарим муугараад байгаа байхгүй юу? ааха. Тэснэ тэр дараа тэр ингээд нэг юм би өнөөдөр тэнд таарлаа. Бүр очиод мараа зохиод аммаар санагдлаа гэж юм гээд. Надад бол танай алдрыг ална гэсэн чат бол маш их ирсэн. Ер нь ихтэй хэлэхэд байна шүү дээ. Чиний хүүхд тахгүй юу? чи ерөөс удааг Би үдчихэд ер нь тэгээд тах шиг үлээ. Орос кино шигээ битгий дуусаасай л гэдэг айгүй хүлээлттэй байгаа. Хоёлоо ер нь Өөрчлөгдөв шээ. мэдхгүй одоо мэдгүй те. Хоёлоо хүүхдээ ирээдүйг бид нэр таашгүй штий. Хоёлоо хүүхдээ болсон юм уу? Болоогүй те. Хүмүүсээс нөгөө нэг ингээд дандаа ингээд аз жаргалтай төгсдөг ч юм уу те яг нэг өөрсдийнх нь санснаар ингээд дуустдаг кино үзээр байгаа эсвэл тэрэндээ тассан байжсэн магадгүй. Тэгтээ зүгээр нэг хүмүүс ингэж амар асуугаад үзэн ядаад байна гэдэг чинь ингээд амар гоё байгаа хгүй те бидний нөгөө нэг зорилгондоо бид нэг алхамч гэсэн урагшаа нэг алхацсан байна гэсэн. Намайг ч одоо пэйжээр хүмүүс мө балаа авгаа гэд надад бичиж байгаа. Би одоо яац амьдрал дээр битгий балаа аваа биш. Тийм үстэй хилээч дээ чи. Батууртай Хэлтэй чи. Тийм. Манай киноны хувьд одоо бусад олон ангит уран бүтээлийг бодвол дандаа ихэнх одоо гол дүрийн жүжигчид дандаа юм нэг үеийн ойролцоо төгсөлттэй юм уу. Жишээ нь одоо манай гол дүрийн хоёр бүжин алдар хоёр маань нэг анги бүр те ийм байсан. Тэгэхээр одоо Битээ юу ч баг худалч хүнд нэг анги. Нэг үеийн төгсөгч те. нэг хамтлаг Тий. хамгийн ингээл хүмүүсийг амар ингээ халамжлаад идэх нь хэн байсан бэ? Яг ингээ нөгөө ингээ зураг авалтын дундуур Зургийн багийнхан бол мэдээж халамжлна. Жүжигчдээс гэх юм бол миний хувьд бол номиогч. тийм үү? Тий. Амьд гэхдээ ер нь айгүй халамжтай штий. Тийм. Намайг төмрөх амар халамж. Намайг яриад сатга. Төмрөө яаж халамжлсан? Би чинь зургийн дараагаар ажилласан шүү дээ. Энэ кинонд. Баяр хүрээ. хор бас Зүгээр. тий. Гоё. Тэгэд ер нь бол нэг юм уран бүтээл дээр ингээл нөгөө натурт гарчиж байгаа шүү дээ. Дарханд их зураг авсан. Дархаатад. Тэнгүүт ингээл хамт байрлал одоо ингээл янгууд нэг кино дууссны зураг дууссны ар дээрээс бас нэг юм Хоосон мэдрэмж авдаг те. гонигтай байдаг тий. Амар их ажилтай яж байгаа л гинт ингэж. Яг ингээд ажлын үеэр бол зааш хурдан зураг дуусаасаа ч юм уу тий. Ингүүл хиймсэн гэдэг ч юм уу тий. Яг юм одоо явж ирсэн гинт зураг дуусуулдаг тийм гонигтай тий. Тийм хоосон мэдрэмж аваад. Нөгөөдөлийг санаад те. Нөгөөдөлийгээ санаал. Яаж л нэг байнга дархан руу явж зурагт ордог байсан болохоор дархан руу явах зам мам хугацаа үнэхээр гоё тий. Бүр амаа өвдөлт юм ярьж мараад тэгээд дахиад юм яриад амар гоё дэгс. Би ч н бол хат руу буцдаггүй байсан шүү дээ. Байнга тэгээд дархандаа. Тэгэл таадаг ирж Амьддаг хүн шиг л. нөгөө хэд мөн ашиг ярих юм Одоо ирж очил явах тий. Хүлээгээ хэлээждэг. Байнга. За анх киноны зохиолыг аваад юу гэж бодож ив. Одоо нэг 12 дугаар ангиас ахуулаад нөгөө нөхөртөө хаягдаал архинд ороод шинэ нөхөртөө болоод тиймэрхүү үе дээрээ явж байгаа шүү дээ. Яг анх удаа зохиолын уншиж үзээд бол бүр хэрвээ би энэ кинонд ороогүй байсан бол амар харамсах бэжэ гэж юу н бодож исэн зохиолын уншиж үзээд. Тэгээ ер нь жүжигчин хүний бүхэл одоо ингээл доод цэгээс одоо дээд цэг хүртэл одоо ямар одоо жүжиглэлт гаргахгүй те яаж унах уу яаж бүр ингэж одоо тэр төвшөнд очих уу гэдэг тийм тэднэрийг бүр ингээд харуулсан байсан нь надад бол маш их таалагдсан. Тэгтээ болж байгаа айжсан яг гол дүрэн гэдэг утгаар шууд л ингээл бодоол тэгээ гिचхээр бас зүйл биш юм байлээ шүү дээ бас юм чинь чангаас надад. Тэгээ энэ кино ч бас нөгөө нэг зөвхөн бүжин гэдэг одоо гол дүрэн тийм байгаа амьдралын эмэгтэй хүний юмыг ч юм харуулж байгаа боловч цаагаараа маш олон утга агуулмжтай тий. Зөвхөн эмэгтэй хүнээс гадна найз нөхөрлийн нөхөрлүүд гэж ямар төрлийн найзууд байдаг вэ тий. Найз нөхөрлөл ямар юм дээр тогтдог вэ? Үнс нь юу вэ? Хонгороо шиг найзтай бити байгаарай гэж. Тий, хонгороо шиг найзтай байж болохгүй шүү. Тэр хүнийг хэрхэн яаж таних вэ? Тийм эмэгтэй хүн танигддгүү маа гэх мэт шүү. Тэгэл
Тэнгүүдээ эрэгтэй хүн бас эрэгтэй хүний зан характерууд гэж дотроо ямар төрлийнх байдаг. Одоо алдар болдоо эрэгт чинь тэр кинон дээр хоёр өөр зан характертай ирчүүд байгаа те. Тэнгүүд ирчүүдийн зан характер, эцэг эхүүдийн бас амьдралын хэм маяг, амьдралын нөгөө нэг зан чанар характерууд гэл ингээл маш олон цаагаараа утга агуулмжтай болохоор тэр бүгдийг нь ойлгоод үзэх юм бол маш гоё кино гэж үзтээлмэр. Тэгвэл ямар нэгэн байдлаар бид чи одоо нэг юм уран бүтээлийн ард гарсан тий одоо хүмүүс зарим нь сайн гэд магтчихлаа гэж бодно зарим нь муулаад үзээд байна тий Жим бангийн тааруулаад ямар тааш нэг уран бүтээлийн ард гарсан одоо жүжигчдтэй бас баяр хүргэе гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн зураг авалт гантик лоунж дээр болж байгаа. Тэгээд сайхан юм гантикаар ирж байгаараа гэдэг үү? Зүйлс дайлж байгаа. Одоо бас манай хоолнууд ирж байна. За бүгдээ дайраад. 네가 자기 보스다. 개새끼가 진짜 눈 깔아. Босс, уран сайхны кино 10 дугаар сарын 24-ноос эхлэн кино театруудын дэлгэцнэ. Зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй зүйлс юу вэ манайхаа? Би нэг ингэсэн ш нэрээ. Нөгөө нэвтрүүлэг Юу яах вэ? Би нэг гоё юм ярих гэдэг наа. Хөгжилтэй юм. Өөрөө асууч өөрөө ярих. Дараа нь яриад тэгвэл. зураг авалтын туршид ингээ явсан хөгжилтэй юм яриач. За би өөрөө яриад. Надад хөгжилтэй юм амар их байна. Тийм үү. За. Дархны нөгөө вагоноор явдаг гэсэн чинь бид хэд чинь нөгөө зураг авалтын үед ирж очиод вагоноор явдаг гэсэн байхгүй. Тэгээд амар удаан явсан заяа. Амар 9 цаг явсан заяа. Тэгэл унтаал сэрэл цонхороо хараад за ирж л байгаа ах гэж бодвол явж байгаа байхгүй. Тэгсэн чи би нөгөө юу хүртэл Сүхбаатар хүртэл өнгөрөөд явсан. Сэлэн хүртэл өнгөрөө явсан байсан заяа. Тэгээд зураг өглөө 8 цагт эхэлнэ гээд тэгээ миний утас унтарсан заяа. Бас үнэн бүтлгүй би бүр хамгийн анх дархан гэж байгаа шүү дээ тий. Хоёр дахь. Хоёр Анх Ингээд ирж очиод байт юм. Тэгээ би ингээд нөгөө тосхон зургийн дараа байсан байхгүй. Байна уу ирсэн байна. Та нар чи ямар сонирн бэ? Хөлдөж өглөө штэ гэж уурлаад заяа. Йоо арайчтэй хүн 8 цагт бууна гэдэг чи гэл заяа. Чамдамтайгаа юм зогсчлаа штэ гэл ганцаараа өмнө өөртөө итгэлтэй заяа. Дархны нөгөө юунд л буусан гэж бодоод байгаа штэ. Тэгсэн чи үгүй энүүр хайгаа байхгүй байна гэхэд хараач нүдэ нээгээд гэл заяа. Би чи өстө амар ёо өстө өмнө ядарч ийна. Та нар чи ямар сонирн бэ? Хүлээж ах хэвээр өстө. Бүр тийм үү төмрөө. Тий. Групп чатн дээр бол нэг Групп чатн дээр хамгийн гоё нь бичиж байгаа нь ингээд тэгээ хасан байхгүй тэгсэн чи ингээд шимдантай зураг ингээд яваад зураг тавьчихсан заяа. Тэгээдсэн цааталт нь ингээд дээдлэн хүн чинь ингээд дархуу улмал ингээд бэж идэг шүү дээ. Тэгэхээр цааталт нь чимдаан нарагдаад цааталт дээр Сүхбаатар гэдэг. Тэгээ би ингээд гайхаарч энэ одоо яагаад юу Сүхбаатар мөдөр. Тэгээд дараа нь Тэгээ Сүхбаатараа уншихгүй хэрүүлээ гэдэг байгаа байхгүй. Та нар арайч баг өстө хөлдөж өглөө жүжигчнээ ингэж тост юм мост юм гэж би чи. Аюултай гоц. Тийм байна. ийм үнээр хөтлүүлэх зүгээр үү? Тэгээ Сүхбаатараас очиж авсан юм уу? Тэгээд дөөкийг эртэл бид нар нэг хүлээгээд 100 км. Юу гэдэгтэй төлөөний чи зүгээр андуураа Сүхбаатар Унтаачгүй юу? Амар унтдаг шүү дээ. Яаж ингэж гоо бүр атаактай сэрхгүй заяа хажууд нь инээж өхрөө. Бараг хажууд нь тэнгэр минь эвүүж болж ирсэн ерөөс. Йоо өстө тэнгэр шиг байна. Хормыг цаа аваад хойдол өөрөө өгдөг штэ. Үти. Бүр ийм сандал дээр зүгээр ингээ унт. Тэгсэн хамгийн амар нэг юм амар халуун бах чи адил нүмерцэн. Тий. Тэг бүр гайхаад хүмүүс бүр энэ чи бүр яана гэж зүгээр унтаад байгаа шүү ингээд. Одоо би хөгжилтэй юм ярина. Хоолгоцсон. Минжээ өдөр үнсэлцээд. За. Тэр чин одоо урд Хоёрыг хэдөө томс. нэг хамтлаг гэл тэгэл нэтэр ямарэ гэл. Тэгвэл миний бүр яг анх удаа үнсэлцэж тоглосон кино заяа. Оо тийм үү. Тий, бүр урд нь зүгээр юм үнсэлцэн юуж байхгүй шүү дээ. Би их дотно л үлдчихэж Өө үлцээ. Хоёул нэг нагчи. Ядаргаатай иржүүд ингээд идэв. За хүрээд. Тэ амир юугүн бэлээ. Манай минжээ чи бас юм төс тас төмпөж яана яг одоо ер нь бол бас яг хонгороор хоо штэ тэ дүршгээ тэ. Тэг. Гэхдээ тийм хонгороор тийм чатганы биш. Үгүй зүгээр юм одоо юу гэдэг тэ. Нээлттэй имлээ байхгүй да та нар. Би нэг юм тийм чөлөөтэй. Одоо ингээд үнсэлцдэг хэсэг ахуулаад тоор ингээд нэг нэгнийгаа ингээд таньдаг ингээд мэддэг байсан амар байна уу эсвэл ингээд огт таньдаггүй мэдгүй байсан амар санагдсан. Амар штэ. Надад бол тэр нэгэн тал үнсэлцэн тодорхой юм чи ингээ угаасаа нөгөө уншихад угаасаа үнсэлцэн гэж хэлсэн чинь
Тэгэл заа ойлгомжтой юм чи ингээд байж. Тэгээ дараа нь тэр нөгөө дахиад цааш үнсэж орчоод өрөөр оруулж чиний нөгөө нэг дээгүүрх сороч гэж ингээд тайлаад тэгээ өмдөж шоколадаа юм ингээд нясалдаг шээ. Яа бүр алханы хөлсөж Би тэрий чи ярихсан байхгүй. одоо ингээд ярихгүй шүү. Миний би халуун зөвөн чи Тэгснэ ингээд түлхээ зэ. Тэгээд дээр гараад гатлагдгийн. Тэр үеийн одоо барыг секс хийсэн юм. тасарч болохгүй шүү мэдүү. Унтаж болохгүй заяа. Тасарч. За тэгэж Шүүн бяцхан бүргэж хоштой. за бүрэгтэй бүрэж. Бич өнгөрөө. Яс нөгөө ээж рүү тат хасуут. Би унтаж болохгүй юу те? За чи тэрийг мэддэггүй би мэддэг заяа. Бэж тахаа нөгөө бацайхта манай хоёр дахь нөхөр нь штэ. Тий, бас үлсэлт юм уу? Бацайхта эхний уулцсан өдрөө заяа битээр дөнгөж эхний өдрөө ингээл анх удаа нэг харж байгаа. За би бол яг ахыг бол мэднэ. Ах бол намайг ингээ анх удаа нэг нар ээждгээд нэг охин мэн ингээл харж байгаа штэ. Тэгэл тэр өдрөө битээр үнсэлцдэг эсэ авах гэж ёо. Надад бүр амар хэцүү байсан. Үлсэлт хөлс гоожоод ингээ алга малганы бүр ингээ бацайхын ч гэсэнтэй ингээл хамаг хөлс нь гоожор нэг хоёр хөлөрсөн л үү. Амар үү. Тэгээд арийнхын нэстэн хамтдаа нэг оронд ороод унддаг эсэ ёо. Танлаагүй юм юу? Аминаа юу? Үгүй чи унтахгүй юу гэж байгаа юм бэ? Яс айс юм уу? Яг тийм үед бохтер амар чухал байдаг уу? Чухал штэ бас Амар ингээд. чухал уу? Тэнд ямар ч хариулт хэлээд байгаа юм те. Чамд ямаарэ. бас амар Амар чухал байлгүй. Чи яхаа чамд чи бас сайхан залууш намайг бол. Бодно ш тахаа. Юу гэж байгаа юм бэ? Эмэгтэй хүн болгоны сонирхол ч өөр шүү дээ. Чам шиг юм хөөрхөн божин бор божинтойгоо сонирхол бич бол. Хүмүүсийн бас нэг ийм комент л шүү дээ. Анхнаасаа л болдоотой бүжин суугаад хонгороо авдраа ойрсон байсан ингээд. Тий, бас тэр бас таалагдсан. Тий. Тэр хоёлоо нэг Биш бүжин чи зүгээр тэр өдөр анханасаа л битүүтэй хоол идчих гэсэн гоё. тий. Үгүй энэ хонгороолохгүй. Үгүй би энэ чинь ийшээ хандтайсан байхгүй юу? тий. Тэгсэн чинь нөгөө театрт орсон чинь энэ чинь соёлоор байгаад тэгэд найз хүнтэй хорно би шууд тэгээ байраа солиосоо. Би бас тэгтээ анх хараад ингээд дурлаа. Йоо, тэр ихсэн тий. Дурлалцсан юм бундарцсан. Гэтэ би бол алдартай суусан бол кино бол 10-оор өөр байгаа. Би бол баг хадам ээж мэжигээ базаад те. Хэдүүлийн эргэж байгаа. Юу гэж би хонгороолсон. Чи байж. За. Тэгээ минжээ. Ирэх зүүн юу ах вэ? Алдраад хоёрыг суулгаа битүүр суугаад. Тэгээд нэг Тэгээд ирээд үзгөө. Season 2 гэдэг үү? Тий. Кинонд дэр бол нөгөө хайраас болж эмхтэй хүн бүх амьдралаа нөө дэнжин тавиал, архинд ороод одоо тий сүүл рүүгээ их л тийм гансарч байгаа тий тэгээд нөхөхийн тулд өөр хүнтэй сууж байгаа. Ер нь бодит амьдрал дээр бас иймэрхүү эмхтэйчүүд зөндөө байгаа. Тийм тий. Тэ бүх амьдралаа эрэгтэй хүний төлөө, хайрын төлөө тий золиослсон гэх юм уу? Ер нь байдаг штэ манай Монгол эмэгтэйчүүд хувьд. Гэтэ ер нь ирж бай юм чи бид нар хайргүй бол бас амар амьдрал утгагүй штэ. тэгээд бас ингээд санагдсан. Хайр чинь бас ингээд зөвхөн ингээд ад жаргал юм баяр баясгалыг бас мэдрүүлэх биш те. Тийм штэ. Ингээд хүлээлт, төсвөр төвчээ. Гэхдээ тэр нөгөө нэг ингээд маш олон зүйлийг мэдрүүлдэг юм Гэхдээ одоо уулзаж учирдаг ихнэр нөхөр үерхдэг хүмүүс гэд муудалцах нь хүртэл бас амттай байдаг шүү дээ. Нэг хаа нэг маргалдаал муудалцал би биндээ дараа нь гунж гутраал гоморхоол тийм буцаж ивлэрэл нэгнээсээ уучлахгүйгаал тэр чин гоё байдаг байхгүй. Чи бол тийм чатааг байгаад байгаа байхгүй. Өшөө илүү тэр нэг юм сэтгэлийг бат бөх болгож өгөөл тий. Тэр нөгөө нэг хэсгэн зовлон юу нөгөө хитэг жаргал донд хэсгэн зовлон бас амттай гэж тий. Ер нь тэгээ алдарт тэгээ өөр юм гэсэн толгойгүй шүү дээ. Манай гол дүрийн жүжигч алдар ахын маань хувьд тий хүмүүс элдв нэгээр бас хэлээлэн тий муу залуу гол дүрийн залууг одоо эсрэг дүр юм шигээр харж байгаа байхгүй. Тэнгүүд одоо таны хувьд зохиолоо уншаад дүрээ бодохдоо тий хүн нөгөө жүжигчин дүрээ өмөөж тоглодог гэж тэгдэг штеп. Өөрийнхөө дүрийн хувьд Одоо ингээд л үзэгчд ярьж байгаа байхгүй.
ямар ч өөрийн гэсэн толгоо байхгүй юм уу ээжийн хүүхэд ямар ч нэг юм тэнэг гэдэг аргагүйгээс амьдрал дээр тийм хүмүүс байдаг шүү дээ үнэндээ. Үнэхээр аав ээжийнхээ үгнээс гардггүй те. Ээж л тэгсэн бодвол би яг л тэгэл ёстой. Яг л алдар бол яг тийм дүр байхгүй. Тэгэхгүй бол үнэхээр ингэ жоох өөрийн толгоогоо мэдээд ингээд явцсан байсан болвол мэдээж хайртай хүн дээрээ буцаад очин те. Яг яасан ийсэн ингээл нарийн ширийн бүх юм ингээд асууж лавлна. Тэглаад ч одоо дээ гэх шинжилгээ өгнө. Тэр нөгөө нэг хэдгээр ингэ дээр гардаг үл яг бүжин битээр тэр тоглоход амар хэцүү байсан баг. Бүжин жирэмсэн. Тэгэд гэрийн гадаа ирсэн. Тийм. Арын төгсгөл хаа. Түлхдэг. Тийм, харин тийм. Чи надаас одоо яг юу хүсэж байгаа? Чамд мөнгө хэрэгтэй байгаа мó? Үгүй тэгээд чи эндээс явал та. Энэ өөр битгий хэрэглээд байл та. Алтраа би чамаас гуйж. Харин би чамаас гуй. Намайг битгий доромжилдэх үү? Битгий айлтаа. Тэхүү. Би чамд хадлаа хэлээгүй шүү дээ. Би чамаас гуйж. Би тэр чамд хамтаа хайсан. Би чамаас салсан. Чи миний бүх амьдралыг доромжилсан. Хоёх. Тэгээд үзэгч чи стүүн ногшин юм а. Яагаад чи ингэж жирэмсэн хүн ингэж түлхэж байгаа юм бэ? Нэгдүгээрт алдар бүжин амар хайтай гот. Юу болсныг амар сонссон мэдээд байдаг. Дээж нь бас дургу байгаад идэг. Тэгээд нэг юм Сонир гоож. амар сонирм гоож. Тэгээд нэг юм аль талаа барьж тэн дээр яг алдрын дүрийг тэнд тоглох вэ гэхээр ингээд нэг юм амар хэцүү байхгүй. Хайртай мөртлөө ээж нь тэгээд. Тэгсэн мөртлөө өөр хүнтэй унтсны тэнд итгэждэг. Тэгээд бас ингээд яг тэн дээр ч гэсэн найруулагчтай ажиллахад сая юу. Ер нь бид хоёр ч гэсэн айгүй жоохон хэцүүс. Тэгвэл таны хувьд одоо амьдрал дээр чинь ихнээсээ одоо хайртай эмэгтэй чинь те хэцүү мэдээгээ сонсцсон. Тэгээд жирэмсэн байгаад байдаг. Тэгтээ хайртай байдаг. Гэхдээ ээж нь яагаад ч зөвшөөрдгүү те ургу үзэн яддаг. Ийм нөхцөл байдал яах вэ? Би бол мэдээж угаасаа шууд хайртай хүнэл сонсон л доо. Түлхэл явуулах юм шүү та. Гэхдээ хүмүүс л ингээд Түлхэх байх л гэж бодод. хүмүүс л гэхдээ ингээл ёо яаж мааж гэд ярьж байгаа хэдий ч хүн яг цагаад талахаар яг тийм нөхцөл байдал яг үндэ ямар ч зан гараж бас болох магадгүй л байхгүй. Хинч одоо ярьж байгаа шиги бас байхгүй байж бас болох байхгүй. Хайртай гэж боддог мөртлөө нөгөө би чамайг үзье яаж байна. Нүдэнд бити харагдаа. Одоо явдаа гэдэг үе бас байдаг шүү дээ те ер нь. Гэхдээ хүн хайртай ч гэсэн ингээд улаанцаа эрэгтэй хүнээс битээр ингээд тийм ингээд унцсан гэж сонсцсон. Өөр хүүхэд нь одоо өөр хүнийхээ сонсцсон. Тэгээд дээрэс нь ингээд аав нь өнгөрцөн ээж ганцаараа үлдсэн байгаад тийм нөхцөл бас амар хэцүү баха. Ингээд яг эрэгтэй хүний хувьд бас яг бот. Яна мунс бат. Гэхдээ тэр ч бас хүнд байсан тий. Бид чи ангиа хөөж аваагүй шүү дээ. За эхний анги 1-р анги 2-р анги 3-р анги үгээр за эхний өдөр бол те бараг нэг 7-р ангиас авна да. Буцаад 1-р анги руу байл те. Тэгэл 10 руу очдөг. Тэнгүү тэгэл бодож байгаа. За энэ өмнө яачлаа. Ичлээ. Хэрвээ ангиа хөөсөн бол үйлдэлээ хөөгөөл ингээл өссөн те. Хүмүүс амарч тийм бол те. Тэгвэл болохоор чинь гинт ингээл одоо энэ сүүл рүү явах би чи энэ дээр бас хөгшөрж байгаа байхгүй юу? Алдар ч өөрөө бас 40 мөч хурж байгаа. Тэнгүүтэл хөшрийн талд ингээд ядаж илийн сахлаа ор болно те. Тэгэл маргааш нь дахиад нэг 290 оны сцены хангалтанд дахиад нэг сахлаа авчна. Тэгээ маргааш нөгөөдөр дахиад нөгөө хөшөө юугаа авч гэх юм уу тэгэл нэг юм. Энэний сахалгаас алж бүр Чиний сахалч бүр юм зоргоор юм шүү. Ураг. төвшөө битэрээ хамгийн анхны сцен нөгөө нэг шүүх хурлын салдаг сцен. Оо тийм үү. Амар хүнд Тэр сцен. нэг их асуудаг уу? Тий. Хамгийн ихний хам. Тий, анхны сцен шууд салдаг. Тийм. Уулзаал шууд залцсан шүү дээ. Юу юу вэ? Тэр метафор надад нэг таалагддаг. Яадаг ч тий. Эрхэм шүүгч. Энэ бүсгүй бит хоёрыг салгаад өгөөч. Энэ бүсгүй ч гэсэн сая татгалзахгүй гэхэд та сая сонслоо штэ. Би өөр гэр бүлтэй болсон. Эхнэр маань жирэмсэн.
Бүжээ, та юу хийгээд байна? Ирэх тасарчлаа. Бүжээ, та яг одоо суудалтаа сууна уу? Та шүүгүрэлтэн саад учруулад байна. Гэхдээ миний харин ирэх тасарчлаа. Та нэрээ нөгөө үзэгчдийн групп энэ төр бас байгаа штэ. Одоо ингээл сэтгэлдлүүд тэрийг яг зөвөр нуулахгүй яг жинхнэрээ хэрэг уншиж харддаг бай. Яг манай найзууд сүүлд нэг тэр групп дээр нэг тим яваад байсан юм шиг л дээ. Нөгөө миний зургийг ячаад энийг балаа авах чиглэл юу гэлээ нэг юм бичсэн. Эргүү хүүхэн. Эргүү хүүхэн яах вэ чилүү юу гэлээ нэг тим юм бичсэн бас. Тэгээд тэрийг манай нэг Тим групп байгаа мó тий? байгаа юм шиг л дээ. манай ээж мэж аав энэ төр явуулсан. Тэгээд аав ээж хүртэл ямар муухай дүрд тоглоо вэ гэж манай аав ээж маань хүртэл хэлсэн. Тэгэхээр би бас дүр дээрээ бас хөөрхөн гайгүй явцсан бол ашгүй ээж аавынхан хүртэл дургуй хүргэж ийн гэдэг чинь бас болж тээ гэж. Тэгээд нөгөө киноны зураг авалтаа хүртэл яна ээж аваа уучлаар охин амар хамаагүй хэлж байгаа шүү гэл амар байнга тэгээд дэгс шүү дээ. Юу манай хүүхд одоо тэгээд юм чинь хамт нөгөө нэг эдүүгээр орой олон гарч нэгтгэх хоёрдоход тэгээд үзсэн чинь яг нөгөө тамиг татдаг хийсэн гарсан чинь манай хүү ингээд өвөө юм бидэг хамцаа хуужсэн над руу ингээд амар том марсан. Ээж та тамиг татаад байгаа юм уу? Гэнэ тэгэхээр үгүй ээжийг нь ингээд ээжийнхэн дарга намайг ингээд чи тамиг татаж энэ дэр жүжиглэх ёстой гэд гисэн баггүй гэсэн чи манай хүү нээри жүжигчин штий. Тэгэхээр бас нөгөө нэг яг хуу зан характерын хувьд нэг юм задгаа нэг нээлттэйгээр хонгороо жоох надтай төстэй боловч зүгээр нэг тийм амар аимшиг юм бол хүн бол би биш шүү л гэж яг хүмүүс хэлмээр идэхгүй л над руу бас хүмүүс амар бүр үнэхээр чин сэтгэлээс бичиж байгаа байхгүй над руу чи ямар балаа авгаа вэ гэж мгил за бүр ингээ капслахаар бүгдий том момоор тэр групп бол амар л юм шиг Парктад таардаг систем байсан шүү дээ. Тэгсэн чинь нэг төгсгөлд нэг үхэлээ явдаг шүү дээ. Хүмүүс доор ямар гоё хэлвэ. Ястай гоё хонгороо гэж нэг сайхан хэллээ мэд амар тийм комент бичсэн байсан шүү. Тийм. Урт ч юм тий. Зүгээр. Болтоо штэ юу нэг ирэх хүн шиг үг хэллээ дээ. Тэр хэцүү. Та юу энэ киноны хамгийн өрөвдөлттэй дүр бүжин бишээ болдоо л байна гэсэн. Ямар ч өөр ингэсэн. Тэр нөгөө нэг танаад очиж шууд аав ээж би жирэмсэн болсон гэдэг нь шүү дээ. Тэрний чиний тэр бандалтууд би бүр тэрийг харахаар яг чихнээсээ хөөрхи миний мөн найз гэж бодоод байдаг шүү дээ. Үзэгчдийнхээ өмнөөс гэх юм бол одоо чи ингээл 13 11 дээр ингээ явж байгаа шүү дээ. Тэнгүүт яг үндсэндээ ингээ би нөгөө төгсгөл ч юм цаашаа өрнөх юм бодохоор манай чи одоо наан нэг амар заваад байгаа байхгүй юу. Тэгээ нэг юм юу лээ ойрд амирх завгүй байгаа шүү. Бүжингийн амьдрал санаа заваад тэгээд тэнгуут ингээл дахиад ингээл үлдсэн ангуудаа бодох манай хэд яаж үзэн дээ л гэж бодохоор бас үзэгчд маань яандаа бас 13 14 гарцсан гэхээр 13 14 анги зовцсон юм чи одоо нэг хитгэн анги бас зовох юу амар тийм одоо спойлер авахгүй тийм нэг удахгүй баг зовоно гэдэг байхгүй хүмүүс те энэ тэндээс залгаар яг яаж дуустгийг хэлээд өгчөөч стресс хурдан оруулаач гэ би одоо энийг юм ааш. Нэг дуулсан дундаа би өөрөө уурна гэдэг шиг би чи нэг өдөр үзээд уйлаа энэ хоёул бичээд над руу надигсэн таны би үзээ ядчих гэдэг чи яаваа гэдэг чи би сая кино үзлээ гэдэг чи ёо гэдэг. Тэгээд энэ лугаа очиж ямар хэцүү юм бэ гэдэг чи үзсэн юм гээд яг өөрөө үзчих бүр ингээд үнэхээр бүр ингээд уйлаа заяа. Миний таад бүр одоо хоошоо хувиргалтыг ер нь харлаа. Зургийг харсан. Тий. Би нэг зургийг харсан. Ёо бүр шууд хараад би тэгээд нөгөө тийм тэр бодолтой чи одоо хийх гэж бас нэлээд 2 цаг магийн ажил болно заяа. Тэгээ хаяа нөгөө бодолтойгоо явж байгаад мартцсан. Айлгуу танаач нөгөө группийнхантайгаа өөөс нэрээ тэгээд мэгээд ингэж нөгөөд чинь тийм царайтай хүмүүстэй чи ингэж хамаагүй ингэж юм ярьдаг юм байна шүү дээ. Тэгээ гайхаж байхад энэ үү яагаад тэнхтэй байгаа гэж харж байна. Тэгэл бодонгот би чи нэрээ нөгөө аимшигын бодолтойгоо байгаа юм шүү дээ. Амар шоконд орж мараад хүн их тийм яг тулгаар их заваа амтай шүү дээ ер нь бол тий. Одоо хонгороо жишээлбэл хөрөнгө мөнгөнд сонирхолтой байна тий. Тий одоо юу гэдгийг тий алдар хүүхэн шухан сонирхолтой байна гэдэг ч юм уу тий. Амьдралын заахгүй заа юу. Энэ л уул шухамтай угтаан бол. Том чи энийг л ойлгож байна. Тэгээ би яг тэр бодолттойгоо байхдаа нөгөө нэг төвшөөтэй нөгөө нэг тэр систем байна шүү дээ. Уулздаг. Тэрэн дээр амар сони ичээд төвшөөгөөс ичээд чи зүгээр архаа уулаа. Чи ямар сони юм бэ? Энэ төргийн чинь тавхгүй. Үнхээр болохгүй. Та найз чи ирсэн байж тээ. Тэ наашаа ороод ир ой. Ороод ир. Юу нэ? Аль лөө. Чи наашаа ороод ир. Чи ороод ир.
угсаа нэг бүр ингээд бүр үнэхээр үнэн сэтгэлээсээ ингээд тийм царайтай байгаагаас ингээд хичээд чамд ямар санагдсан бэ? Над бүр амар орсон шүү дээ. Аа чи хитэн Нэг бэр. чирсэн. Над бүр нэг төвшөөд нэг гэж бодож ирсэн байхгүй. За тэр яаж яг яах ёстой юм бол доо. Тэр чи яг ингэж байгаа нөгөө нэг хэдэн жил уулзаагүй. Тэгээ хайртай хүн тийм байдалтай анх харж байгаа шүү дээ. Тэгээ би тэр хард тулгарч байгаа байхгүй. Одоо яах вэ энэ тэр би яг яаж харах ёстой юм бол бодоолсон. Тэгэл харсан да. Яаж харсан бэ? Яг тэр харцаа харуул та. Тэр хартаа сокод өгдөө. Мэдхгүй тэгэл Чөөлөө эцтэй. намайг шахлаа гэл. Тэгэл би шууд ингээл харсан мэдхгүй. Шууд нүднээс хойчоод. За тэгээд Хүлээ авч үзээрэй. Тэ нэг бас киногоор мэд үг нэрий гэдэг байгаа шүү дээ. Гуугаад. Тэ нэг л гуйх юм бэ шүү гэл. Намайг минжи гэдэг шүү. Би тийм хорны хүүхэн биш шүү. Хорны хонгор биш шүү. За тэгээд одоо төгсгий те. Бидний одоо урилгыг хүлээж авч үзсэн хоёр. Яг хоёр хэлсэн явлаа. Юу хонгороо сая яг хэлсэн Минжээ яг сая хэлсэн шиг ингээд бит хоёр яг асууж амжаагүй хэлхийг хүсэж байгаа тийм зүйл авал хэлээч. Тэгээд Үзэгчтэй ч юм уу те. Тийм. Яг энэ дүрээр нь битгий хараарай. Өөр хүн шүү. Шал өөр хүн шүү. Сайн залуу ч гэж нөгөөгээ магтаад яах вэ зүгээр. Арай гайгүй шүү. Гайгүй. Аа их дараах юм аа сте. Тэгээ зүгээр заавал бүгдээрээ жоох зүгээр эн чинь бидний нөгөө нэг мэрэгжлийн онцлогтой дүр туурах. Тэгээ оногдсон дүрээ өөрөө өөрсдөө уран чадвараараа гаргаж те бас дотроо цагаахан өрсөлдөөн хийж явах нь одоо жүжигчин хүний угаасаа хийх ёстой зүйл. А тийм болохоор зүгээр л хүн өөрөө өөрсдийн дүрээ чадах ядгаараа гаргасан. А тэгээд тэрнгээр нь харин та нарын дургуг хүргэж нэг бол өрөвдүүлж хайрыг чинь хүргэж те тийм байгаа бол бидний бас нэг талаараа зориг биелж гин гэсэн үг. А тэрнээс ч бид нар амьдрал дээр хонгороо гэдэг дүр тэр кинон дээрээ тийм байлаа гэхэд би амьдрал дээр нэг муухай жидга нэтэ балиар мөнгө хөөсөн ч юм уу одоо тийм эмгтэй бол биш гэл одоо би тэрийг зарлаад ах надад шаардлага байхгүй гадаг юм бидний уран чадрын ажил юм чинь. Яг тэгээд нөгөө үзэгчд маань бас стрессж байгаа хүмүүс бас аюул их байгаа тий. Ингээд энэ киног үзээд стресслээ, шүн унтаж чадсангүй, шүнжэнгөө зүтлээ. Just нэр үнэхээр бүтггүй юм аа гэл. Гэтэ яг уу ингэж стресс дүүлж байгаагийн цаавар бас энэ уран бүтээл болгонд өөрсдийн гэсэн хэлэх гэсэн санаа ойлгуулах гэсэн зүйл байдаг. Тэгээд тэр болгоныг одоо та бүхэн маань стрессж байгаа ч гэсэндээ ингээд цаанаас ойлгож үзээрэй. Бас ойлгуулахыг зорж байгаамаа л гэж хэлээ. Тэгээд энэ кинонд ч одоо хайр дурлал, гэр бүл, найз нөхдөй харилцаа одоо бүхэл хүний амьдралд одоо юу тулж, юу харуул, одоо юу тулгамддаггүй тэр бүхнийг л одоо харуулсан кино юм шүү л гэж хэлээ да. За тэгээ өнөөдөр надад ирээгүй хайр киноны уран бүтээлчтэй уулзлаа. Сайхан Cheers гэдэг нэвтрүүлэг анхны дугаар бас надад ирээгүй хайр киноны жүжигчид маань хүрэлцэн ирлээ. Урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Үргэлжлүүлээд бас бид бүхэн тулглаа. Үргэлжлүүлнэ гэдэг. Тийм. За баяртай манайхаа. Баярлалаа. Би зүгээр л тоогооч шүү дээ. Тэр босс биш тоогооч болохыг хүсдэг. Би нэг сонгоогүй. Бүжиг намайг сонгосон юм. Тэр босс биш бүжигчин болохыг хүсдэг. Энэ бол тань. Энэ тэнгэрт орох гангструуд бүгд ижилхэн мөрөөдөлтөй боосоо. Тэр босс болохыг хүсдэгч энэч тэрнийг босс болохыг хүсдэг. Босс, уран сайхны кино 10 дугаар сарын 24-нөөс эхлэн кинотеатруудын дэлгэцнэ.